За ямар тач Цогцлогийн Батболд иргэдийн 100 мянган гарын үсгийг цуглуулад тодорхой асуудлаар санал гаргаад ингээд улсын хурлаар хилцүүлж байгаа нь бол өөр их тийм сайш агууштай. Энэ бол олон ургач үзлийг бид бас нийгэмдээ хэвшүүлж болж байгаа юм бас нэг илэрхийл бахаа гэж ойлгож байгаа. Гол нь бид түрүүн бас асуулт асуухтаа хэлсэн иргэдийн оролцоо бол олон хэлбэр бол хангадах ёстой бол энэ бас оролцооны бас нэг хэлбэр. Энэ чиглэлээр та санаачлах гаргаж байгаа нь бол өөрөө бас сайш агууштай байна. Цаашдаа ч гэсэн ийм санаачлахууд иргэдээс гарч цахим засаглалын бидэнд бий болгосон энэ дижитал технологиор бас биелээ болох байхаа гэсэн ийм ойлголттой байна. Хоёр дахь зүйл таны өргөдөл за манай 100 мянган иргэдийн өргөдөл бол ийм л зүйл байгаа гэж би ойлгосон. Иргэсэн өргөдлийг уншихаар зэрэг энэ бол өөрөө нийгмийн хамгааллын тодорхой тогтолцоо байгаа. Тэр тогтолцоогоор хангагдсан ирэх бол хүн болгонд бол тухайн шинэ тогтолцоонд хамрагдсан хүн болгонд ирэх тэгш байх юм аа л гэдэг энэ л асуудлыг даа үндсэн байна. Тэгэхээр энэ талаас нь аваад үзэх юм бол гарцаа авахгүй тийм. Сүүл бид нар 2023 оны 7 сарын 7-нд нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Тухайн хуулийг батлахтаа үед тухайн хуулийг батлахтаа уйлдуулад нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай хуулийг баталсан. Тэрэн дотор бол ажилгүйдлийн тэтгэмжийг маш тодорхой заагаад өгчсөн. Яаж болох вэ гэж. За энэ сууж байгаа улсууд бол ихэнх нь төрд юм уу эсвэл даатгал төлсөн тодорхой салбараас шалтгаалаад нэг 15-аас дээш жил ажилласан улсууд байгаа бол энэ төлсөн шимтгэлийнхаа хүрээнд бол энэ хүмүүс ажилгүйдлийн тэтгэмж авах бүрэн боломжтой гэж байгаа. Тухайлбал шинэ сүүлийн 9 сарынхаа хөдөлмөрийн өсөлтөд тэнцэх хэмжээгээр 70 хүртэлх хувиар бол ажилгүйдлийн тэтгэмж авнаа. За энэ бол зохицуулагдсан юм байна. Энийг бол иргэд хүндсэн юм байна гэж ойлгож байна. Энэ хүрээнд нь бол энэ бол яг өргөдлийн хүрээнд бол энийг л хэлцээд явах байхаа гэсэн ийм бас бодолтой байна. Нөгөө тэгвэр яг сая ариун зай гишүүн гэсэн хэлж гин бас журамлагдсан юм зүйлүүд бий. Энийг ажлын хэсэг бас нарийн үзэх ёстой. Хөдөлмөрийн харилцаа бол зарим зүйлийг бол нээж өгдөг. Тэр нээж өгсөн эрх нь бол ямар байх вэ гэдгийг саяны даваасран гишүүний бас хэлээд байгаа зарим асуудалтай уялдуулсан байдлаар нарившин судлах хэрэгтэй байхаа. Бид бол альва зүйлийг тал талаас нь ингээд нарийн судалж ийж ийм рацлаа шийдвэр гаргана шүү дээ. Рацлаа шийдвэр гаргахгүй болохгүй учраас энэ талаас нь судална. Иргэд маань өөрсдөө оролцсон. Манай Батболд өөрөө бас оролцоод ингээд явах байх. Гэхдээ үндсэн таны хэлж байгаа гаргаж байгаа өргөдөл бол хүлээж авахар байна гэж би бол ойлгож байгаа юм. Хүлээж авахар байна. Энэ асуудал бол саяны хуулиар зохицуулагч болно гэж. Нөгөө тэгвэр бас нэг зүйлийг бас энд хэлмээр байна. Бид бас хэтэрхий популизм хийдэг зүйл рүү энэ бүгдээрээ л орж байна. Өчигдөр л ихэд манай шинэ Хардсан намын дарга бол маш сонин мэдээлэл хэлсэн шүү дээ. Хөдөлмөрийн өслийн дунджаар хэдүүлээ салиа авъя гэдэг юм ярьж байна. Хөдөлмөрийн өсийг 3 янзаар тогтоодог. Энэ хүн бол сайн мэдж байгаа ёстой. Хөдөлмөрийн өсийг нэг бол бүтээмжээр тогтооно, нэг бол гүйцэтгэлээр тогтооно, нэг бол ажил албан тушаалын тухайн хүний шинэ ямар ажил албан тушаал вэ тэргээр нь тогтоодог. Иннээс өөрөөр бол хөдөлмөрийн өсийг социализмын үеч гэсэн тэгшлэж тогтоож байгаагүй. Тэгэхээр ийм зүйлээр хэдүүлээ иргэд рүүгээ яриад авах юм бол бид иргэдээ буруу зүйл рүү хөтлөж гэнэ гэсэн үг. Бодлогын нам биш болж байна гэсэн үг шүү. Бид аль нь бодлогын нам байх ёстой. Тэгжээж энэ төр аль болох бага популизм хийх ёстой. Судалгаа шинжилгээнд дээр суурилсан байх ёстой. Тэгэд эцсийн бидний гаргаж байгаа шийдвэр бол рационал байх ёстой. Энэ талаас нь би зориуд хэлж байгаа. Ялангуяа тухайн хүн бол хувийн хвшилд бол компани захирал байсан хүн, компани захирал болон гүйцэтгэх ажлын хоёрын цалин бол газар тэнгисийн ялгаатай байгаа шүү дээ. Ийм байсаар байдал аваачид ийм хариуцлагагүй зүйл яриад нийгмийг араасаа дагуулж байгаа нь бол болохгүй гэдэг зүйлийг бас би өнөөдөр зориуд хэлж байна. Цаашдаа ч гэсэн бид их хурлын гишүүд бол арслан шийдвэр гаргана шүү. Бид популизм хэтэрхий хийж болохгүй гэдгийг энд хэлье. Баярлалаа.